Яагаад бид нар хин нэгнээс мөнгө асуухаар айгаад идэг вэ? Яагаад бид нар хин нэгнээс борлуулалт хийх гээд бид тэднийг хийж өгч болно, ийм хийж өгнө гэж болонгот бид нарт нэг юм айцтай санаа зовоод нөгөө нь өрөвдөд ч нэг юм тухгүй мэдрэмж өрөнд төрөөд идэг вэ гэж. Танд ийм мэдрэмж төрөөд идэг гэж магадгүй. Надад бол төрдөг байсан. Тэгээ би яг энийг зөвөр харж эхэлснээс хойш яг бизнес хийдэг хүмүүстэй уулзаад өөрөө зөвөр харж эхэлснээс хойш миний орлого нүдэн дээр мэдгэдэгс өөрчлөгдсөн байна. Яагаад тэгэхээр нэгсэндөө хэдүүл амар логикоор ярих юм бол илүү их орлого олох ерөөсөө арга юу гэх юм бол ямар нэг юмнаас олон тоогоор борлуулах эсвэл өндөр дүнгээр борлуулах гэдэг юм байгаа ш. Тэгжиж тань руу ямар нэгэн байдлаар орлого орж ирдэг. Тэгээд ерөөсөө би ямар нэгэн санал болгож байгаа зүйл рүүгээ хүмүүсийн хандлтыг татах хэвээр сонирхож байгаа хүмүүстэй борлуулалт одоо хийгдэнэ гэдэг л тийм энгийн нэг юм философи байгаа шүү дээ. Тэгээд борлуулалт хийнэ гэдэг юмнаас нь та айгаадах юм бол яаж таны орлого өсөх ингэ бодохоор бодохгүй байгаа даа. Бид нэр бодохоор та ингээд та борлуулалт хийж тань руу орлого орж ирнэ. Энгийн нэрлэх юм бол. Гэтэ ингээд та тэрнээс айгаад байгаа, санаа зовоод байгаа гэдэг ч юм. Тэгэхээр таны орлого өсөх боломжгүй болчихж байгаа байхгүй. Ерөөс ямар ч боломж байхгүй болчих. Тэгээ миний хувьд яг энийг би зүгээр харж ирээд ойлгосноос хойш миний орлого өссөн гэдэг шалтгаан юу гэхээр хамгийн чухал юмаа би зүгээр харж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр өндөр би нэг өөрөө өндөр мэдлэгээр юу гэхээр яаж энийг би зүгээр харж одоо өөрийнхөө бизнесийг баг аварсан юм бэ? Тэгээ та яаж аварч болох юм бэ гэдэг талаар бас ярилцах болно. Тэгээ олон юм нэрлэггүй бичлэгүүгээ орцгоё. За эхний миний ойлгуулах танд хэлмээр байгаа зүйл нь юу гэхээр магадгүй та хин нэгнээс сая төгрөг асууж илаа. Одоо сая төгрөгөөр би юм хийж өгдөгөө ингэдгээ гэдэг юм одоо санал болгож байгаа. Санал ч тэ окей. Би энийг сая төгрөгөөр хийж өгч байна. Тэр хүн авьяа тэгье гэх юм бол окей болж байна. Үгүй гэх юм бол окей бас болж байна аахгүй. Айгүй энгийн юм бохгүй. Гэтэл яагаад тэр маань бидэрт амар эвгүй санагдаад ирэхлээрэ сая төгрөг асуухаар ингэдэг. Одоо манай сая чаленж дээр байгаа одоо манай сурагч нараа байна. Миний ажиллаж байгаа хүмүүс байна. Яг ийм сэтгэл зүүн юм гацаанд үүссэн байдаг. Хүнээс мөнгө асуухаар өрөвддөг ч юм уу, тиймэрхүү айдсууд байдаг. Тэгээ амар сонирхолтой нь юу гэхээр магадгүй танд сая төгрөг гэдэг нь амар их мөнгө учраас та тэрийг хүнээс асуухаар тэрийг хүн болгоныг өөртөө адилхан гэж бодоод байж магадгүй гэж хэлэх гэдэг. Магадгүй та сая төгрөг олох гэж амар зовдөг байсан, зовсон ч юм уу эсвэл таны хувьд их мөнгө ч юм уу те. Тийм болохоор бусад хүнийг ч гэсэн тийм байх гэж та тооцоолоод тэрэн дээрээ тулгуурлаж тэр лензээрээ хорон ертөнцийг хараад байгаа юм. Тэгээ та сая төгрөг бол их мөнгө гэдэг тэр лензээр хорон ертөнцийг харах юм бол яг л тэрэн дотор л амьдрна гэсэн үг. Ерөөсөө. Тэнгүүж юу гэсэн үг вэ гэхээр сая төгрөг бол зарим хүмүүсийн хувьд бага мөнгө тий тодорхой хэмжээний ингээд гаргачих хэмжээний ингээд гайгүй мөнгө. Тэнгүүт яагаад тэр мөнгө амар их санагдаад байна ингээд ингээ бодглохлоор танд өөр их байхгүй. Яагаад тэгэхээр хүн чинь өөрийнхөө оюун ухамсар санаагаар нэг юм ленз ч юм өдөн шилээр хорон ертөнцийг харж байгаа шүү дээ. Тэгээ би өөрөө сая төгрөг миний хувьд амар зовдөг гэдэг тэр өдөн шилээр хорон ертөнцийг харах юм бол би тэднэр л орж харна гэсэн үг байхгүй. Би юм хийхэд тийм хүмүүс таниулдаг гэдэг гэсэн үг. Яг л тийм сая төгрөг одоо айгүй хэцүү нөхцөл байдалд үүсдэг гэсэн үг байхгүй. Тэнгүүт юу гэсэн үг вэ гэхээр бүх юм таны оюун санаас эхлэх гээд байгаа байхгүй. Манай нэг найз байд юм. Тэр маань тухай PR компанитай. Ер нь бол ийм айгүй мөнгөтэй хүмүүст одоо PR гэдэг чинь ер нь нэр төрийн цэвэрлж өгдөг ажил хийдэг байхгүй. Одоо тэр хүний талаарх янз бүрийн муу мэдээ сошиал медиа дээр байх юм бол тэрийг нь арилгаж өгч нэрийг цэвэрлэдэг гэсэн үг. Тэг хөтөлбөр нь одоо програм нь 10-аас 15 мянган доллар явагддаг. Тэнгүүд 10 мянган доллараар хүн тийм бодлож авч байгаа байхгүй. Тэ 10 мянган доллараар худалдаж авч баг 40 сая төгрөгөөр зүгээр л интернет дээр байгаа мэдээллүүдээ ингээд ялж байгаа байхгүй. Одоо зайлуулж байгаа гэсэн. Тэгэд бодох юм бол яагаад тийм хийж байгаа гэж 10 мянган доллар бол одоо зарим хүний их мөнгө шүү дээ. Гэтэл тэр 2-3 сая доллар олдог хүний хувьд 10 мянган долларыг зарцуулаад тэр юм хийхгүй бол өөрт нь амар их одоо тэр алдагдал хүлээх юмных нэхлэл тавигдах гэдэг байхгүй. Яагаад тэгэхээр нэр хүнд нь муудснаар. Тэгэхээр тэр хүн мөнгө төлдөг гэсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Ерөөсөө эцсийн дүндээ мөнгөн дүн дээр асуудал байдаггүй. Мөнгөн дүн дээр ерөөсөө асуудал байдаггүй. Та хинд ямар асуудал шийдэж өгч байгаа гэдэг дээр л гол гаргалгаа ер нь үүсдэг гэсэн үг. Нэг юм жишээ үү. Blood neck гэдэг нэг ойлголт үү. Одоо цус алдчихж байгаа хүзүү гэдэг ойлголт байдаг байхгүй. Тэр нь юу гэхээр та ингээд өөрийгөө сөөлөд үзэж. Хүзүүнд чинь мод зоогдсон бай. Та ингээд цус алдаад бай.
Та яг ингээд үхэл амьдралч амар ойртсон байгаа төсөл байдал орж ирсэн. Яг ингээд одоо чи би нэг үзэлтэй яг ингээд зогтсон зөө ингээд. Яа яг үхлээ зөө. Яг ингээд зогтсон. Тэгээ яг та ингээд одоо ингээд яг энэ доор шийдэхгүй үхэх гээд байгаа байхгүй. Тэг ингээд зогтсон байжгаад энэ асуудлыг чинь та ингээд аваад өгөөд таныг аврах эмчилгээ $1000 гэвэл та авах уу гэж. Ямар ч тэнэг хүн авна шүү дээ, тэ? Ойлгомжтой. Авна. За $10,000 гэвэл авах уу гэж. Та эхнэр хүүхдээ эсвэл нөхөр хүүхдээ тэгээ төрсөн охиноо, төрсөн хүүхдээ дахиж харахын тулд $10,000 өгөх үү гэж. Ямар ч тэнэг хүн за би бодож үзье, би нөхөртөөгөө ярий, би гэхгүй шүү дээ, тэ? Ийм толгорцсон учраас. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хизээч мөнгөн дүн бол асуудал байдаг уу гэсэн үг. Энэ зогтцсон байгаа, тэ? Мөнгөн дүн асуудал байдаг уу гэсэн үг. Юу асуудал байдаг вэ гэхээр ерөөсөө 3 юм асуудал байдаг. Нэгдүгürt яг энэ зогтцсон байгаа шиг тухайн үед эсвэл шүд өвдөж байгаа юм шиг хүндрэлтэй асуудал биш байдаг. Эсвэл таныг тэр зүйлийг хийж өгнө гэдэгт итгэж чаддаггүй. Аль эсвэл 3 дахь зүйл нь зүгээр тэрийг ойлгодоггүй. Таг ойлгуулж чадаагүй ч юм уу те. Таны оферж байгаа ойлгомжгүй ч юм уу. Тим шалтгаануудаас болоод хүн авдаггүй гэсэн үг. Тэгэхээр мөнгөн дүн ерөөсөө хамаагүй. Гол нь яагаад танд одоо шинэ зарим хин нэгэнд ингээ хүнээс мөнгө асуухаар амар хэцүү санагдах та мөнгө байхгүй хүнээс мөнгө асуух юм бол угаасаа тийм юм болох нь ойлгомжтой байхгүй. Гэтэ хамгийн сонирхол нь та мөнгөгүй хүнээс мөнгө асуух сонголтыг та өөрөө хийсэн байхгүй. Яагаад тэгэхээр та хорвоо ертөнцийг угаасаа тийм гэж хараад байгаа учраас. Тэгвэл хүмүүс мөнгөгүй юм хэр үгүй шүү дээ. Тэ? Мөнгө гэдэг юм чи амар их юм байна. Одоо чи харах юм бол дэлхий дээр ингээд мөнгөний урсгал хэрэглэдэг ингээд нэг газрууд гэж байна шүү дээ, тэ? Одоо чинь Дубай байд юм уу, Бали байд юм уу, LA байд юм уу, одоо эсвэл Парис байд юм уу, тэ? Нэг юм газрууд байна шүү дээ. Ямар ч ингээд газарт нэг юм хүмүүсийн бөөгнөрл үүсгэр чи нэг юм мөнгө урсгал гэдэг юм явагдаж одоо cash flow тэ cash гэдэг чинь бэлэн мөнгөийг хэлж байгаа. Flow гэдэг чинь урсгал буюу бэлэн мөнгөний урсгал нэг юм урсгал үүсэж шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн ингээд мөнгө урсаад бай. Ийш тийш нэг хоёр юмны хооронд. Тэгэхээр ерөөсөө та энийг хаана мөнгө урсаж чинь тэн дээр өөрийгөө зөв байршуулах юм бол мөнгө тань руу зовлонгоо орж ирэх боломжтой гэсэн үг байна. Ягаад тэгэхээр тэнд угаасаа мөнгөний урсгал байгаа байхгүй. Одоо хүмүүс яагаад Дубайд тэр мөнгө ихтэй газар очиж тэнд ингээд ажил бизнесээ тохиолдог хөл тэнд чинь амар их мөнгөний урсгал байгаа байхгүй. Тэнд чинь баг 80,000, 90,000, 100,000 ийм одоо долларын саятан манайхаар бол 3-4 тэрбумын дээш өргөдтэй хүмүүс байдаг. Тэр хүмүүс маш олон асуудал байдаг тий. Одоо шинэ машина нааш цааш зөөгч байд юм уу? Одоо яадаг ч үгүй өсвчний асуудал байгаа шүү дээ. Эсвэл одоо байр ахм байдаг ч юм уу тий. Гэх мэт асуудлууд байгаа. Тэгмүүд тэр газар өөрийгөө зөв байршуулж чадах юм бол тэр хүн хөдөлмөрсөндөө биш. Мөнгө урсгал дээр өөрийгөө зөв байршуулж чадсанараа зовхгүйгээр хүмүүс орлого олоод байгаа юм. Буруу хараад байгаа хүмүүс маань юу вэ гэхээр мөнгөгүй хүмүүсийг өөрсдийгөө байршуулчаад тэгээд тэднэр дээр зовоод байна гэсэн үг болчих жоох. Тэгэхээр тийм алдаа гардаг гэсэн үг. Та өөрөө хорвоог буруу хараад байна. Өөрийнхөө буруу лензээр хорвоо ертөнцийг мөнгө байхгүй гэж хараад. Тэгж харах юм бол угаасаа байхгүй. Байхгүй та амар их зүг ингээл талхны нөгөө нэг толооноор мөнгө одоо хоолоо яан маань гэдэг ч юм уу тийм юмнуудаар төвлөрөж харах юм бол угаасаа л хорвоо ертөнц хэцүү. Тэгээ олдохгүй. Тэгэхээр итгэл өрөмжлөө та сэргээх ер нь бол гадна талаас ингэж амьдрал таныг өөрчлөх биш. Та өөрийнхөө дотоод лензийг, дотоод ухамсарыг өөрчилж иж тэр лензээрээ хорвоо ертөнцийг харж иж тэр мөнгөний урсгалуудыг олж харах байхгүй. Түүнээс ш хэцүү байхгүй. Тэрийг ойлгох хэрэгтэй гэсэн ихнийх нь. Хоёр дахь чухал зүйл нь юу вэ гэхээр яагаад хүмүүс мөнгө асуухаар хичээд байдаг вэ гэхээр та тэр хүнд энэ мөнгийг аваад тусалж чадна гэдэгтээ итгэхгүй байгаа. Та өөрийнхөө ур чадварт итгээд байгаа. Эсвэл таны туршиж үзээгүй болохоор айгаад байгаа. Яг түрүүний манай PR явуулдаг залуугийн жишээ бол ерөөсөө тийм бохгүй. Тэр хүн 10-аас 15 мянган доллар одоо асуухаас ичдэггүй. Яагаад тэгэхээр энэ хүмүүсөөсөө тодорхой мөнгөнд олдог баян хүн. Тэгэхээр надад 10 мянган доллар төлөхгүй бол энэ хүн ийм асуудал үүснэ. Надад 10 мянган долларыг би аваад ийм хийж өгч чадна гэдэгтээ би итгэж гин гэдэг юм чинь өөрөө үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм итгэл төрөхгүй л яах юм бэ гэж. Итгэл төрөхгүй л эхний ээлжинд итгэлэн төтөл та үнгүй хийгээд үз. Би чадах юм болов уу гэдэг байдлаар ямар нэг юм үнгүй хийгээд үз. Туршаад үз. Тэ? Тгийг хийгээд үз. Хоёр дахь нь юу гэхээр ерөөсөө л тэр итгэл чи юунаас үүсэж байна гэхлээр итгэлийг тэгж худлаа би чадна гэж affirmation үүсгэх гэсэн илүүтэйгээр үнэхээр та өөртөө итгэхээс өөр аргагүй болтол олон удаагийн давтамжаар хийж болж байгаа гэсэн үг.
Зүгээр л маш олон удаа тэр зүйлүүдийг хийгээд сайжруулаад авах тусам та улам өөрийгөө чадах юм байна гэдгийг хийгээд байдаг байхгүй. Гол нь хүмүүс анзаарангууд би юу ажигласан бэ гэхээр хийхгүй би чадахгүй байх гэж бодоод айгаад та огт тэр гол юм руу ордоггүй байхгүй. Хүн жижиг эхлээд багаар эхлээд орж үзээд бага мөнгө банк дөнгөөрч болтгоо хийж үзээд ямар нэг юмыг эсвэл борлуулалт хийж үзээд би чадах юм гэдэг итгэлээ аваад тэн дээрээ бага угаар ингээд одоо үнийн дүнгээ нэмээд ч юм уу явж бас болдог тийм аргууд байдаг. Тэгэхээр саяны хоёр шалтгаан байгаа. Ер нь бол саяны энд хоёр том шалтгаан бол бүр хамгийн том хоёр шалтгаан байдаг. Хоёр дахь нь гэх юм бол зүгээр л өөртөө итгэдэггүй, та өөрийнхөө ур чадварт итгэдэггүй. Ягаад гэхээр танд хангалттай өмнө нэг юм хийсэн гэдэг туршлага байх. Одоо шинэ хамгийн сонирхол юу байхгүй. Та бодоод үзэх юм бол үнэхээр та одоо магадгүй та хятад руу оюутнууд зөөдөг байлаа гэж бодоход үнэхээр таны гараар дамжсан хүн болгон оюутнуудад хятадд тэтгэлэгтэй сураад байх юм бол та итгэлчэнд амар ихгүй. Угаасаа би 5 сая төгрөгөөр одоо ийм программад явуулдаг, хятад руу оюутнууд явуулдаг. Тэгээд ингээд манай оюутнууд ингээд бүгдээрээ явдаг гэх юм бол тэр чинь итгэл үйлс та өөрөө ингээд чадна гэдэгт итгэж байгаа. Тэр 5 саяг гол нь тэр хүнээс аваад байгаа биш, та туслаад байгаа гэдэг өнцгтөрөө буугаад ирэхээр шал өөр болчихж байгаа. Тэгэхгүй хүмүүс маань юу гэхээр өөртөө итгэдэггүйгээс болоод би өгж яваад энэ хүн туслаад байгаа гэдэг өнцгөөс биш, би аваад байгаа гэдэг дээр төвлөрөөд байдаг байхгүй. Би аваад байгаа биш. Яг үндэ эцсийн дүндээ энэ чинь би юмыг ингэж зараад авах гээд байгаадаа биш, би туслаад байгаа байхгүй хин нэгэнд. Би хин нэгэнд ямар нэгэн асуудлаас ямар нэгэн нөхцөл байдалд А цагаас Б цагт хүрэхэд тусалж байгаа гэдэг та зөв өнцгөр харах хэрэгтэй байхгүй. Борлуулалт гэдгийг хүмүүс буруу өнцөг харуулсан буруу юм юу гэхээр нэг юм зараад нэг юм 8-аачин шиг болох гээд хүнийг ашиглах гээд ч юм уу мөнгөний авч хомбогдох гэж ч юм уу тийм буруу өнцгүүд байгаад байгаа байхгүй. Энгийн хүмүүст. Яг үнэхээр одоо ийм олон жил борлуулалт хийцэн бизнес удирдах байгаа хүмүүс бол тэрийг туслах гэж харддаг. Туслах би ингээд хин нэгэнд тусалж байна. Яг үнэхээр тусалж байгаа энэ жилбэр байхгүй. Яг үнэхээр тусалж байгаа хэлбэр байхгүй. Одоо чи миний кейс дээр гэхэд манай бөөмс бүчлэгээр ярьжсэн манай надаас хувьчилсан сургуультай авсан эмэгтэй одоо хувьчилсан сургуультанд орж ирсэн жишээ нь одоо төлсөн дүнгээ 28 хоногийн хугацаанд олоод давуулаагаар авчиж байгаа хөөе. Жишээ нь тэр хүний үед. Тэгээд цаашаага энийг хийжүүл явхад нэмэх рүү орж ийн гэж байгаа хөөе. Тэ одоо надад төлсөн дүнгээ борлуулалтаар гаргацсан, олцсон буцаагаад олцсон. Тэгээд нэмээд олоход ингээ боломжтой үүссэн. Тэгээд цаашаа энэ дээр сурсан юм аяхэд тэр чинь нэмэх рүү явна үхээс хасах руу явахгүй болчих жоох. Тэгэхээр чин тим юмнууд гараад ирэхээр хүн чин өөртөө итгэж эхэлж байгаа. За би чадах юм байна, би болд юм байна гэдэг. Тэгэхээр тандас би юу гэж зүгээр зөвлөмөр байна гэхээр тэр итгэлцлийг бүрдүүлэхийн тулд өөрөө та яах ёстой. Баг угаар бодит байдал чинь зүгээр л итгээд авч угаасаа бодит байдал чинь тийм нормал болох ёстой гэсэн үг. Угаасаа л би юм хийдэг гэдэг тийм нөхцөл байдал орох ёстой гэсэн үг. Мөн дээрэс нь танд ямар нэгэн мөнгөн дүн их санагдаад байгаа бол наа чин танд их санагдаад байгаа учраас та тэр хүмүүсийг бас их санагдаад байгаа гэж бодоод байгаа учраас таас тийм хүмүүсийг өөрлөө татаад байгааг ойлгож хэрэгтэй. Тэгэхээр таны тэр асууж байгаа мөнгөн дүн танд энгийн санагддаг, бага санагддаг болтол та тэр мөнгийг хязгаарч олохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны тэр хүсэж байгаа би энэ хэмжээний мөнгийг олно гэдэг мөнгөн дүн чинь танд энгийн юм уу бага санагддаг болохгүй бол хэцүү. Яг тэд асууж чадахгүй байхгүй. Бодоод үзлээ яаж таны данс руу ер нь мөнгө орж ирэх юм? Хэдүүлээ бодоод үзлээ яаж таны данс руу мөнгө орж ирэх юм? Хин нэгэн таны данс руу ингээд мөнгө хийнэ үстэй. Тэ? Хам банк руу, хас банк руу мөнгө хийнэ үстэй. Окей. Тэгвэл тэр хийх гээд байгаа мөнгийг та амар их мөнгө гэж бодоод санаа зоввол тэр мөнгө чин та тэр мөнгийг хүртэх эрхтэй юм биш үхгүй да. Тэр ингээд та тэрийг тэгж бурхан шиг шүтээд байх юм бол тэр мөнгө танаар орж ирэхгүй нь ойлгомжтой болчих жоох. Нэгсэндээ. Тэгэхээр та өөрийнхөө одоо тэр бий болгомоор байгаа тодорхой мөнгөнд дүнгийг баг гэж хараад нормал гэж харсан цагт эн чинь ингээд нэг юм таних болж эхэлж байгаа юм. Тэгээ гол нь яагаад тэгэхээр танд одоо баг санагдаж байгаа мөнгийг та өөрөө яаж хийж байгаа л олчтой таны нас нь байж л байдаг. Тийм байгааз тэгэхээр ерөөсөө итгэл үнэмшлэл хаана очиж бууна яг тэр таны явж болно гэдэг хэл хязгаар шиг байгаад байгаа юм. Тэгээ та хэл хэтэр хязгаар хүртлээ бие чинь очино. Тэгээд туулна. Тэрнээс цаашаа явж чадахгүй. Тэгэхээр та хаанаа яг баг гэж харна, энгийн гэж харна. Тэр газар руугаа би чи угаасаа яваад очино. Гол нь танд тэр асуугаад байгаа мөнгөн дүнчин танд баг санагддаг, энгийн санагддаг болтол та тэр газараа хүрэх болов байна гэсэн үг. Ямар нэг юм дотоод байна гэсэн үг.
Тэгэхээр яах нь вэ? Тэрийг энгийн санагдуулах хүмүүстэй очиж уулзах хэрэгтэй. Эсвэл багаар тэр мөнгөнд нэмэх хэрэгтэй. Эсвэл ихтгэл үнэмшлээ өөрчилж эвдэж хаях янз бүрийн хүмүүсийн түүх, докюментари юмнуудыг үзэх хэрэгтэй. Боломжтой бол аялах хэрэгтэй. Тэ? Тэр ихтгэл үнэмшлийг эвдэх нь аюул чухал байгаа байхгүй. За тэгээд тийм байна да. Тэг хамгийн сонирхолтой та өөрөө бүх энэ хорвоо ертөнцийн линзийг хүмүүс мөнгө байхгүй хүмүүсээс мөнгө асууна гэдэг нь тийм гэж хараад байх юм бол та хизээж тэр мөнгөтэй хүмүүсийн мөнгө шилжиж байгаа урсгалын транзакшн олж харахгүй гэсэн үг байхгүй. Олж харах боломжгүй гэсэн үг. Тэр таны хажуугаар өнгөрөөд ийн гэсэн үг. Тэгэхээр та ихтгэл үнэмшлээ энэ линзээ өөрийнхөө нүдний шилээ хорвоо ертөнцийг харж байгаа нүдний шилээ зөв болгоо. Энэ нүдний шилээ зөв болгох. Энийгээ сайжруул. Тэгээд араас нь бие чинь дагаал угаасаа тийшээ хүрээд ирнэ. Хараагаа хоол шидчих, бие чинь дагаал тийшээ оччихно гэсэн үг. За тэгээд тийм байна. Саяны хоёр юмыг та шийдэж чадсан тохиолдолд дахиж хүмүүсээс мөнгө асуухаар ер нь энэ айдас бол багасна гэж би бол хэлмээр байна. Мөн дээрэс нь нэмэлтээр зөв бонус тип өгөхөд янз бүрийн имерхүү борлуулалт, маркетинг компаниудтай энгийн өдөр тутамд харилцаатай байдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх юм бол энгийн болчдөг. Ягаад тэгэхээр би юу ажилласан бэ гэхээр эргэн тойронд ч өдөр тутамдаа борлуулалтын юм харилцаанд ордог, мөнгө шилжүүлдэг, тиймэрхүү мөнгөний харилцаанд ордог хүн байх юм бол яг тийм энерги нь өөр өгдөг байхгүй. Тэгээд яг тэр хүмүүс яах юм бол энгийн болчдөг гэсэн. Хэрвээ та яг энгийн яг зүгээр одоо яг цалин авдаг ажил хийдэг, яг тэр борлуулалтаас бүр хол байдаг бол тиймэрхүү зүйлүүд рүү жоох өөрийгөө чиглүүлээд өгөөрэй. Тиймэрхүү хүмүүстэй цаг өнгөрөөгөөд үзээрэй гэж би хэлэх гээд байна. Тэгэх юм бол чи энгийн бол. Тэгвэл болохоор нөгөө нэг борлуулалт гэдэг юмтай хол байгаад ирэхээр хүн зөвхөн цалин аваад байгаа тахлаар тэрийг ч муухайгаар харчих гад байдаг. Өөрөө буруугаар харчих гад байдаг гэсэн үг. Тэгэхээр тэн дээр манайх айгу анхаараа гэж би мөн зөвлөмөр байна. Тэгээд тэгээд тийм байна. За тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Хамгийн хэрэгтэй байсан танд юу хамгийн таалагдсан? Комент зэгтэр үлдээгээрэй. Тэгээд бичлэг таалагдсан бол лайка дараад, subscribe дараад хүлээж аваарай. Тэгээ надаас янз бүрийн сургалт, менторшип бид нар та асуухыг хүсвэл энэ доор байгаа линкээр ороод сонирхоод хараад үзээрэй гэж хүсэж байна. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзцгаая.